Хамгийн гол санаа. Тэгэхээр хоосон байж чадж байгаа тохиолдолд хоосон чанар төрдөг гэж. Тэгэхээр ерөөсөө ямар нэгэн зүйлийг хорих шаардлага байхгүй. Тэр хүн өөрөө л мэднэ. Тэр хүний өөрийнх нь систем тийм ээ. Тэр хүнийх нь өөрийнх нь мөн чанар, тэр хүний өөрийнх нь дотор хүн мэдчихэдэг тэрийг. Тэгэхээр гаднаас нэг зүйлийг тий болохгүй, хэрэггүй, дэмий гэл ингэдэг. Энэ бол хаалт байдаг л да. Тэр хүнийг чөлөөлөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр бас ярьдаг шүү дээ. Хэрвээ та тийм ээ хин нэгний одоо хараа хяналтанд ор байдаг бол та хизээч одоо амьдрдаггүй гэж үздэг гэж. Тийм. Тэгэхээр ер нь одоо бидний яриад байгаа лекцийн хамгийн гол мөн чанар бол өөр дээр л ирэх байгаа юм л да. Дандаа гаднаас хараат байгаад байгаа шүү дээ бид нар тийм ээ. Заавал нэг зүйл рүү очиж л өөрийгөө тушааж иж тэгээ би нэг ингэж байна. Надад нэг ингэж туслаатгаач гэж ижил нэг санаа намраад байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр одоо тийм биш. Холдох тусмаа хүний нөгөө өөрийнх нь те одоо бүх систем одоо юу гэдгийг аян санаа бүх юм нь холдоо тавьчихдаг өөрөөс нь. Маш их стресстэй болдог. Даахаа байлдаг. Гэтэл өөрлөгөө ирэх тусмаа өөрлөгөө төв рүүгээ ойрт тусмаа хүн хөнгөн чөлөөтэй тийм амар амгалан байдлыг мэдэрдэг. Тийм ч учраас хүмүүс бяцлал ихтэй дандаа л нүдэн анж суудаг шүү дээ, тийм ээ. Нүдэн анж байгаа тохиолдолд төв рүү тэмүүлэх хүч үйлчилж яадаг. Нүдэн харсан тохиолдолд тэнд хүн хөдлөн явна, тэ тэр мэдэрн тэр болгонд бол төвөөс цухтах хүч үйлчилж яадаг л да. Ховц гэснээс бол бас ер нь ховц гэдэг чинь яг зүгээр гадуур сонгож байгаа өнгө дээрээс нь өмсөж байгаа хувцас гэдэг чинь ерөөхдөө дотоод хүний хүсэл гэдэг. Тэгэхээр чиний дотор хүн жишээлбэл одоо ямар юу хүсэж байна вэ гэдэг чинь яг нөө гадаад одоо өөрийнхөө одоо хувцалж байгаа өөрийгөө авч явж байгаа ч юм уу тийм ээ өөрийгөө илэрхийлж байгаа энэ байдлаар чинь харагдчихэдэг. Тэгэхээр өөрийнхөө зүүн совинг мэдрэх түлхүүрийг бас та бүхэн хэлж өгөх болов уу гэж бодож байна. Зүүн совинг мэдэрснээр бид нар юуг тооцоолж юунаас сэрэмжилж болох вэ? За энэ дээр бол ердөөсөө л хоёр тархины л асуудал. Тархины хоёр талын бөмбөлгийн тухай л асуудал. Тэгэхээр нэгсэндээ зүүн тархиараа хэтэрхийх ажиллаад амьдраад ирсэн болохоор бид нар одоо баруун тархиныхаа үйл ажиллагааг мартаад нэгсэндээ одоо зүүн совингийн мэдрэмж буюу эн чинь баруун тархины үйл ажиллагаа нь юуг хариуцдаг гэхээр төсөөлөл, мөрөөдлөл тийм ээ одоо урлаг, уран сайхныг хүлээж авах, сэтгэхүйн хөгжил гээд гэх мэтлэн гэрэг нөгөө хязгаарлагдахгүй байх тэр бүх зүйлийг зүүн тархи удирдчихдээ тэрийг одоо дээрэс нөгөө эн чинь одоо нүдэн ингээд жишээлбэл харж байхад тий бид нар хязгаарлагдмал зүйлийг харж чадж штэ яг энэ өрөөнд байгаа зүйлсийг л бид нар харж байгаа. Их л одож цонхоор энэ одоо харагдаж байгаа Улаанбаатар хотыг харж чадж чинь тийм ээ. Гэтэл нүдэн анихад бол яг үхээр нөгөө цаана байгаа нэг одоо мэлми гэж нэрлэгдээд байгаа. Тэр мэлми маань яг үхээр орчлын ертөнцийг талдах эмэл мэлми байдаг. Хязгааргүй. Ямар ч орчлын ертөнц гэж ярьж штэ би. Хотоос заашхыг ярьж чинь тийм үү. Тэгэхээр ийм л хязгааргүй юм байдаг. Тэгэхээр энэ одоо төрөлхийн ийм чадамжтай төрсэн ч хүмүүс эдэг энэ чадамжаа хөгжүүлэх одоо хөгжүүлснээр одоо тодорхой хэмжээний үр дүнд хүрэх тохиолдол байдаг. Энэ талаар бол яг хүүхэнд орж өгч маань илүү тодорхой лекцэн дээр ярилцсан. Тэгэхээр ийм олон нийтийг хамарсан үйл ажиллагаа бас нэлээд хэдий зохион байгуулсан та бүхэн туршлагатай байгаа. Тэгэхээр өмнөх одоо томоохон лекцүүд дээр болжсэн сонин үйл явдлуудаас бидэнд ярьж өгч. За лекц бол тэгэл олонний хүч оломгүй далаа тийм ээ. Тэгээд нэг одоо үхрийн ивэр дөрөхөд 1000 үхрийн ивэр дөрөгдгөө гэж бас манайхан хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр манай одоо лекц бол ерөнхийдөө хүний оюун санаа руу хүний ухамсар руу чиглэсэн байдаг учраас тэр хүн ирээд суусан тохиолдолд ухамсарын хэмжээс өөрчлөлтүүд гардаг. Жишээлбэл ердөө хүний ухамсарын хэмжээс 200 та байдаг гэж үздэг тийм ээ. Гэтэл лекцэн цуугаад гарахад 230 болох жишээтэй. Тэр бол ерөөсөө нөгөө зүрхийг заавал чи зүрхнээсээ сонсдээ одоо чи ингээд зүрхэн дээр бай гэх бас тасгал байдаг ч гэсэн хүн зүрх байгаа л юм чинь үннийг бол шууд зүрхнээсээ сонсох тийм боломж нь өөрт нь л ээж байдаг. Тэгэхээр бид нар ядг юм л да зөвөр одоо шидэн түрхэж байгаа юм шиг тийм ээ. Одоо байхгүй зүйлийг ингээд мэдэрнэ гэж ярих. Тэгэхээр нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа энэ бодиттой зүйл материаллык зүйл агуу юм шиг бидэрт харагддаг шүү дээ. Гэтэл энэ байхгүй зүйл рүү буюу тийм ээ өөрийнхөө зүүн бэлэг зүүн совин өөрлөгөө ордод ирэхлээр байхгүй байгаа энэ зүйл байгаа зүйл харагдаж байгаа энэ зүйл харагдахгүй байгаа зүйлээсээ ямар хүчөөх юм бэ гэдгийг мэдэрч эхэлдэг. Тэгэхээр тэр лекцэн суусан хүн болгоны одоо тийм ээ дотоод мэлми тэгээд зүрх сэтгэл баясдаг ер нь л тэгээд гайхамшигтай их олон мэдрэмжийг авдаг да. Тэгээд тэрийгэ дагаад тийм ээ нөгөө түрүү ярьжсэн шүү дээ нийтийн ухамсар гэж нэг хүний ухамсараас нийтийн ухамсар ингээд
өөрчлөгддөг юм аа. Нэг айлд нэг их ууртай хүн байх юм бол тэр айлын бүхэл хүмүүсэлтэй давт тип гэл одоо их тавгүй байдаг штэ. Тэрийгээ дагаад нэг хүүхдээ аран шин тийм ээ одоо бүх хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгддөг. А гэтэл тэн дотор лекцэн дээрээ суусан хүмүүсийн давтамж өөрчлөгдөд 200 та байсан ухамсартай хүн 230 болоод гарахад тэр гэртээ очиод тий бас нэгэн тодорхой хэмжээгээр нэгэн зүйлийг хүмүүст мэдрүүлж эхэлнэ, хэлж эхэлнэ, ярьж эхэлнэ. Дээрээс нь тэр хүний долгион тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байх юм. Тийм. Тэгэхээр нөгөө долгионууд тийм ээ нийтийн одоо нэг хүний ухамсараас одоо бусад хүний ухамсар бас шалтгаалж байдаг л гэсэн үг. Зүгээр бас л дахиад нэг жишээ явал одоо бас анх багш маань ирчээд доктор Сэгүү Кришнарамиш багш ирээд бас нэг томоохон лекц хийжсэн л та. Тэгээд нэг хараа муутай хүн зайлшгүй таньсан дараа ингээ гарч ирээд тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө багшийн тусгай аргачлалуудыг хэрэглэсний дараа шүү дээ техникүүдийг хэрэглэсний дараа нөгөө ерөөсөө харахгүй байсан бол баг зэрэг ингээд харж эхэлсэн. Гэх мэтлэн гэдэг сонь сони юм их штэ. Тэгээд зарим хүмүүс одоо ингээд яг лекц явж байхад хүмүүсийн нөгөө толгой дээр нь янз бүрийн юм гэрэлнүүд гарч ирж байгааг харж ирсэн. Өөрөө дүүрэн юм сонь сони өнгөнүүд одоо дүүрэн байхыг харж ирсэн гэдэг. Тэгээд одоо энэгээр яриул нөгөө хүн үнэмшмээргүй юмнууд ярьдаг учраас зүгээр ер нь тим ямар нэгэн сурталчилгааг хиймээргүй зүгээр эн чинь цаг хугацаанд л тохиолддог зүйл учраас та хэрвээ анзаарахтаа л байвал тэр орчинд болж байгаа бүх зүйлийг л анзаараад өнгөрнө. Тийм. Очиж байгаа хүмүүс одоо өөрийн хүсэл зорилготой очивол яах бол одоо тайзан дээр гараад өөрөө одоо тэгээ туршилтанд орох ч юм уу зарим нэг зүйл таварлахгүй зүйлийг танин мэдэх ч юм уу тийм одоо зоригтой үзэгчд байвал болно. Яагаад болохгүй гэж. Тийм. За ялангуяа магадгүй яг лекцийн төгсгөлд бол бид нар тодорхой хэмжээгээр яг өөрсдөө мэдэрч яг тэр зүрхэндээ ирэх ач холбогдол нь юу гэдгийг гэдгийг харуулах учраас магадгүй хүсэж байгаа бол тий ерөөсөө магадгүй бүр итгэж уншихгүй ч байгаа бол шууд ингээд тайсан дээр ингээд гарч ирээд би яг та нарын дунд наанчин байжгаад одоо тэр бяцлагч ч юм уу зааврын дагуу ингээд хийгээд үзье. Тэгээд надад ямар өөрчлөлт гарах нүгэ хүрээдэрч болно шүү дээ. Тий. Даашаа бодож ин л да мэдээж хэрэг эрүүл мэндийн асуудалгүй хүн гэж хаана ах уу тий сэтгэл бас хямралгүй ялангуяа одоо бас жоох ингээл ийм тиймхэн хаврын энэ цагт тийм хүмүүс зөндөл тэгээд жишээ нь ийм байдаг л да нөгөө ухамсарын хэмжээс өөрчлөгдөнө гэл ингээл ярихад жишээ нь 2 дугаар хүртэнд ирэх ухамсар гэж байна. Доороос 2 дахь дөнгөж хүрдэн дээр энэ хүн яадгүй гэхээр манай тунрагш ярих дуртай л да тааламжийн хүрдэгч тийм ээ тодорхой хэмжээгээр аятаа тогтоо байдлыг өөрөө маш их хэрэглэхийлэл тийм ээ тэгсэн ирнээсээ дандаа шалтгааныг бусдаас ирнэ. Ямар нэгэн буруу зүйл болчоод дандаа бусдыг буруутгадаг ч юм уу. Тийм ээ. Тэгэхээр энэ хүн ямар хүн байдаг вэхээр сэтгэлийн их өлсгөлөнтөө ухамсарын хэмжээс нэлээд доор унтсан байгаа үе. Тэгэхээр хүн болгон ер нь бол яг нэг ухамсарынхаа хэмжээсэн дээр тогтмол байна гэж байдгүй. Байнга яадаг бах нь энэ хэдийн чи хооронд ингээ гүйжидэг. Тэгтээ ядаж энэ төвцөг дээрээ яаж тэрийг яах нь хитрхи доошоогоо биш хитрхи бас дээшээ гэж амьдралаас бас тасарч шин энэ чинь харууд дээр л амьдрах гэж энэ бүхий л зүйлийг амтлах гэж ирснээс хойш тэгээд энэ төвдөрөө байхын ач холбогдлыг л ерөнхийдөө бол бас нэг ухаарад гарах болов л гэж бүрэн найдаж шин. За ангаагдах тухай дахиад л ярмаар л байна л да. Өнөөдөр бас та бүхний хийсэн одоо амжилтуудаас би бас сонсомоор байна. Магадгүй та эмч хүн үү? Эмч хүн. Тэгэхээр эмч хүн илүү нөөц бололцоог мэдэрсэн байж таарах уу? За хүн болгонд байгаа потенциалууд ижлэх шүү дээ. Далд байгаа, далд хумсарт байгаа потенциалууд бүгд л ижлэх нь. Ганцхан тэрийг яаж нөгөө нэг авч ашиглаж ийнэ гэдгээрээ л бид нар ялгаатай байгаа юм. Далд хумсраа хэр зэрэг хөгжүүлсэн байна уу? Далд хумсраа хэр зэрэг сэрэ дотоод хүний хэр зэрэг сэрээсэн байна уу гэдгээс шалтгаалж байгаа. Тэр нэг далд байгаа нууцлагдвал байгаа потенциалаас хэдэн хувийг авч ашиглаж ийнэ гэдгээс шалтгаална л да. Гэтэ бид нар энэ чиглэл дээр далд хумсраар хамгаагдах чиглэл дээр бид нар бас нэлээд олон сүүлийн хэдэн жил ажиллачлаа л да. Нэггээр манай багш нар бүгд л хийж байгаа багшийн хамт одоо заасан одоо хичээл сургалтуудын дагуу одоо ухамсарын эмчилгээ гэж хийгддэг. За энэ маань юу хийгээд байгаа юм бэ гэхээр яг үнийн хэрэг дээрээ тэр жинхэнэ эмч нь тэр хүний дотоодод байгаа юм. Жинхэнэ эмчээл олж уулзах хэрэгтэй байгааз тэр хүн тэрэнд нь тусалж байгаа юм. Тэрнээс би яг эмчлээд ч юм уу бид нар эмчлээд байгаа юм биш аахгүй юу? Тэр хүн чинь өөрөө дотоодосоо гэрэлтээд дотоодосоо өнгө аясаа нэмээд тийм ээ дотоод одоо давтамжаа өөрчлөгдөд ирэхээр зэрэг цэвэр гэрлэл болж хувирнаа да. Тэр чадамж нь байгаа юм чинь тэр гэрэл болоод ирэхээр нөгөө саад бэрхшээл тэгээ нөгөө эмгэг өвчин хуучнууд чинь цэвэрлэгдэж гарах боломж байгаа юу? Байгаа. Энэ боломжийг л тэр хүнд олгож байгаа юм. Тэгснээрээ тэр хүн
одоо гаднаас энэ нэрлэгүүгээр өөрийнхөө чадам дотоодын чадамжаараа өөрөөсөө ангагдаад өөрөөсөө илаашаад өөрөөсөө нөхөн дөлжигдэх процесс нь нэмэгдэж эхэлж байгаа. Ийм л боломж олгож байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд өөрт нь бүх зүйл нь байгаадагаз багш нь дотоодд нь байна, жинхэнэ эмчин дотоодд нь байна. Тэгэхээр зэрэг яг нь Европ ангаахын уламжлалт ангаахыг үүсэх аргагүй юм л да. Энэ чинь хөгжөөд ирсэн шинжлэх ухааны тодорхой амжилтууд байна. А гэтэл даалт ухамсарт тэр ашиглагдахгүй байгаа зүйл дотор чинь ямар их юм байна. Асар их потенциал байгаа даа шүү дээ. Тэр потенциалыг ашиглах юм бол эдгэрхгүй өвчин гэж байдаггүй юм байхгүй юу? Тий. Нэг жишээ аваа шүү дээ, би багш өөрийнхөө жишээг бас ярил. Яг эмч хүн мөртлөө яагаад энэ даалт ухамсараараа ангаагдах илүү их шүтэх болов гэж. Нөгөө амьдрал дээр мэдээж бодит жишээ гарч ирэл тэгэл бидэртэй хуваалцдаг л да. Би өөрийнхөө одоо жишээг ярил л да. Их тийм хүнд өвчтэй байсан. Тэгээд энэ даалт ухамсар гэдэг юм ерөөсөө мэдэхгүй л дээ. Яг л нөгөө нэг 5 метр хүүгээрээ л амьдарч байгаа нөгөө 3% ашиглаад явж байгаа. Эгэл жирийн хүн шиг л тийм эмч байлаа. Өөрөө эмч хүн шүү дээ. Тэгээ яг миний өвчин болохоор нөгөө эмч нарын дунд гараа өргөх тийм өвчин байсан л да. За одоо ингэж бууж өглөө гэд. Тэгээд миний сэтгэл санаа ямар болох вэ? Миний бие махбод ямар болох вэ? Миний сүнс ямар болох вэ? Тэ бүхэл төрөл дээр би уналтанд орсон. Яг тэр үед миний багш ирж таарсан да. Энэ хүний хувь тавилан, хувь заяаны их тийм мундаг одоо хувь тавилан хүлээж исэн байлээ. Тэгээд багш маань нэрээ зөвхөн хичээл заасан 3 өдрийн Freedom буюу сүнсний эрхцээний сургалт гэж байдаг манай багш. Тэр сургалтанд өөрөө шийдээгүй юм шиг толгой шийдсэн бол их л олон юм бодох байсан юм шиг үлээ. Зүгээр хүслээр л хаанаас гарсан хүслийн бомд яваад очсон юмсэн. Тэгээ тэр 3 өдрийн дотор л бүрэн дүүрэн эдгэрсэн юм да. Надад бүрэн дүүрэн эдгэх тэр одоо юм сэрээгээд дотор хүний минь сэрээгээд одоо ДНК-ийн машинаа минь цэвэрлээд суул гэрэл болгоод өгсөн байсан багш маань. Тэгээ тэр өвчин бол надаас явсан, би эдгэрсэн, дахиад надад амьдрал бий болсон. Тэгээ тэр мөчөөс эхлээд би ийм хүнд өвчнөөс би өөрөө илааршиж болж штэ. Багш маань ингэ намайг болгочлоо штэ. Тэгэхээр багштай би эмчтүүлээгүй те. Тэгтэл хичээлдэн суусан. Боломж байгааз. Тэгэхээр хүмүүст яагаад энэ боломжийг олгож болохгүй гэж өөрөөрөө дамжуулаад. Ямар өвчтэй байсан бэ? За уушгины хоёр талдаа хоёуланд нь хор тавтартай гэсэн амш гарч ирсэн. Одоо зүгээр. Одоо зүгээр. Хэрвэл ер нь бол эмчилгээний хунсраар ангаагдах эмчилгээний хамгийн гол утга учир нь мөн чанар нь одоо байгалийн тийм ээ байгалаасаа математикийн, физикийн, химийн гаргалгаагаар бүрэн гаргуулж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө яг нэг байгалийн бүтээл тийм ээ бид нар бүгдээр нь химийн урвалууд байна уу те бид нар бүгдээр нь физикийн бүтцүүд байна уу нэг математикийн гаргалгаанууд байна уу бүгд байна. Тэгэхээр ерөөсөө байгалийн ямиг буцаагаад байгалийн хэлбэрт оруулах контекст гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ хууль тийм ээ одоо бидний хийгээд байгаа энэ ангаагдах ажил бол ерөөсөө л байгалийн ямиг буцаагаад байгалийн хэлбэрт нь оруулж байгаа. Ийм л зүйл болж байна. Нөгөө талаасаа энэ одоо багш нар биш үү? Заагаад байгаа. Энд одоо жишээлбэл бид гурав суугаад байгаа. Бид гурав ч өөрсдөө асуудалтай л байсан хүмүүс гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхээр нэг цаг ирдэ штэ хүнд ингээл бүр яахаа мэдхээ аваад тий. За нэг юм хайгаал эрэлхийлээл тийм ээ. Тэгэхээр тэр эрэл ихэлсэн учраас л өнөөдөр бас нэг иймэрхүү ямиг ухаарчаад өөрсдөө ингээд сайхан болоод харна. Тэрэндээ улам бүр урамшаад энийг л бас хуваалцчих юмсан л гэсэн хүсэлтэй хүмүүс байхгүй юу? Ер нь бол цааш. Нөгөө талаас өвчин гэдэг чинь бас юм шүү дээ. Бүр нэг одоо муу юм хүрээд ирж байгаа юм биш юм байна. Тэр өвчний хүчийг яаж ашигтай хөшч болгож одоо ашиглах вэ? Хувирах вэ? Ховсгох вэ? Энэ асуудал байдаг. Тэгэхээр тэр өвчин надад ирсэн. Гэхдээ би өнөөдөр ингээд ирүүл байгаад олон төмний төлөө одоо ингээд зүтгээд гүүгээд одоо энийг мэдрүүлчих юмсан гэж яваад байгаа нь энүүгээр дамжуулаад надад мэдрүүлээд бусдад түгээг ичээ гэсэн нэг энэ мундаг том хүч ирж исэн байна энэний цаана. Тэгэхээр тэр өвчнөдөө хандах хандлагаас өөрчлөх хэрэгтэй юм байна. Тийм магадгүй би тэгэд ингэсэн ч хийж болох юм шүү дээ. Нөгөө яг л нийгмийн бүтээгдэхүүн хэлбэрээр нэгсэндээ одоо амьдрах ёстой, боловсрох ёстой, тий сайн боловсруулж байгаа. Тэгээд нийгэмд одоо сайн зүйл хийх ёстой. Тэгээ ямар нэгэн хийж бүтээх зүйлээ хийгээд тэр нүгээрээ дамжуулаад сайн сайхан амьдрах ёстой гэсэн програмынхаа дагуу гадна бие маань яах нь ажиллаад эцсийн юундаа хүрсэн байж болно шүү дээ. Тэгээд чи өнөөдрийн хүртэл магадгүй яах нь гэхээр тэр жинхэнэ сүнснийхээ ажлыг чи энэ хорвоо дээр ирсэн дотоод зорилгоо мартцсан байна. Одоо тэр лүгэнийг хараач гэсэн тийм шалтгаан л хүнд ямар нэгэн бэрхшээл тулгардаг гэж. Бурхан бол хүнд даах хэмжээгээр нь л одоо зовлон өөрүүлдэг гэж байна шүү дээ. Дааж чадахгүй хүнд бол өөрүүлдэг гэж байна шүү дээ, тий. Тэгэхээр дааж чадах учраас тэрийг даван туулж чадах юм бол яах нь цаана илүү сайн сайхан хүлээж идэг болохоор ямар нэгэн байдлаар та одоо сэтгэлийн ч юм уу, бие махбодын ч юм уу тийм ээ одоо магадгүй тийм харилцааны ч юм хүндрэлтэй байгаа бол яах нь энэ бол танд л зүгээр өгөгдөж байгаа гэрийн даалгавар юм. Энийг хийчихэд л
Тэгээ нэг давчхад л цаана бол сайн сайхан зүйл хүлээж байгаа гэж. Зүгээр тэрнээс гарах арай хурдан замыг бид нэр одоо төрүүлээд магадгүй одоо багшаараа дамжуулаад сурцсан учраас энийг л бусдад хуваалцъя л гэсэн ийм л зорилго байна да. Баярлалаа. Энэ зорилго биелэх болтгой гэж бодож байна. Яста уулын орой дээр гараад сэтгэл цэлэмдэг шиг энэ лекцэнд очисон хүмүүс аз жаргалынхаа төлхөөрийг олон сайхан гэрэлтэй замуудыг, аргуудыг сурах байхаа гэж найдаж байна. Тэгээд Эрдэмтэн багш нар та нарт бас баярлалаа. Нийтийн даалт ухамсарыг сэрэх баярлалаа төвийн нийт хамт олонд нийт судлаачдад за оюутан нөгөө магистрт хүртэл сурдаг гэж олон улсын сургалтанд хамрагддаг гэж байгаа. Тэгэхээр энэ бүх багш нарт цэнхэр дэлгэцээр дарчлуулан ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд аз жаргалыг түгээх ажил үүсгэн өдрөг байх болтугай. Баярлалаа. Эрт тусал нийт болох хөглөөний ярилцлага эхний хэсэг үгээр жаргаж байна. Үргэлжлүүлэн шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ.